За сайн байцгаана уу бүгдээрээ энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. Бид бүгдээрээ энэ удаагийн бичлэгээр 1954 оны 4 сарын 7-нд Хонконгод төрсөн жинхэнэ нэр нь Чан Кон Сан гэх хүүгийн талаар бид энэ удаагийн дугаараар ярилцсанаа. Түүний амьдрал баян тансаг байсангүй, эсэргээрээ дэндүү ядуу хүнд хэцүү үед үс төрсөн болохоор ээж аав нь түүнийг багтан зарах талаарч бодож исэн удаатай. Түүнийг харин бид өнөөдөр амьд домог алдарч жүжигчин Жеки Чан гэдгээр нь маш сайн мэднэ. Маш сайн мэднэ гэж байгаагаас хоёлаа яриагаа эхлэе. Түүний гавлын яс цөмөрч хүзүү шагаа хугараагүй яс гэж түүнд байдгүй 200 гаруй кинон тоглосон найруулагч продюсер дуучин хүмүүлгийн хэлжгээд эдгээрийг бид мэднэ. Харин эдгээрийг үнэхээр сайн мэдхүү гэд асуултаа эхлүүлээ. За тэгэлгүй яг мөнхлөө маань маш гоё тайлбарлаад маш гоё эхлүүлдэ надад бас амар тийм яг л үнэхээр Жеки Чан гэдэг хүнийг бас маш богинохон хэмжээгээр аюу гоё тодорхойлчихж байгаа юм шиг санагдаж байна л да. Гэхдээ яг энэ тодорхойлтыг хүн бүхэн мэдж байгаа ч гэсэндээ яг үнэхээр Жеки Чаныг бид нар сайн мэдж гэнэ үү үгүй юу гэдгээр өнөөдөр хоёулаа маш сонирхолтой байдлаар хоёулаа тэр дурсамжтай нь бас тэгээ өөрсдөө бидний дурсамжууд бас Жеки Чаны амьдрал гэдэг чинь тэгээ маш гоё ярилцъя гэж бодож байна. За тэгээд энэ дээр нэмэхэд бидний яг мэдээд байгаа Жеки Чан яг үнэхээр бидний мэддэг Жеки Чан мөн үү? За дээрэс нь чамаас асуумаар байгаа зүйл чамд Жеки Чан гэхээр яг чамд яг юу санаанд орж иж байна? Яг багыг чинь Жеки Чан гэхээр нэг хүн толгойд нэг юм бууж ирнэ дээ. Тэр нь чамд яг ямар төсөөлөл бууж ирнэ гэж асуумаар байна. Жеки Чан гэхлээр угаасаа ойлгомжтой амьд домог. Гэхдээ хамгийн анхны дурсамж гэвэл би бүр яг санд бүрслэгч мэдгүй жоохон хөвгтчтэй. Гэхдээ манай аав надад ингэж хэлжсэн байхгүй. Дараагийн бүрслэе. Тэнгүүтээ согтуу мастер гэж хэлжсэн. Тухайд би гэхдээ ойлгоогүй л дээ. Тэгэл яг удаа Жеки Чантай танилцж байгаа. Тэгэл ерөөсөө угаасаа маш хурдан бүр ингээд фэн болоод ерөөсөө миний л ганц шүтэн гэдэг шиг. Тэгээ ерөөсөө миний хүүхэд насны ингээд хүсдэг зүйл болохоор би Жеки Чантай л уулзах юмсан гэдэг бүр хэмжээнд Жеки Чанд нэг шүтдэг байсан байхгүй юу? Согтуу мастер гэснээр согтуу мастер ингээд нэг согтуу болж ингэж бүжгэлж нэг тийм юм болж ирсэн нөө. Би бол одоо дүүгээ амир их согтуу мастер болж додож ирсэн санаанд ороод байгаа юм. Тийм шүү дээ. Бүрсли Жеки Чан читлээ 3-аас болж одоо зодуулсан ахт өнөр одоо их байгаа дөө нэрээ дүү. За тэгээд үндсэн ярианд оръё. За мэдээж тэр бол бидний мэдих амьд хөрөө ёстой л нөгөө нэг тгээс нь ихэлсэн амжилтын эзэн. Бас нэг талаараа бидний л адилхан алдаан оноотой өөрийн гэсэн үзэл бодолтой хувь хүн гэдгийг сүүлд талаар намтрынхын номыг уншиж байгаад айгүй мэдэрсэн л дээ. Тэгээ энэ нь юу гэсэн үг вэ гэхээр түүнийг дагж явах муу нэрс битгий хэл тэр өөрийгөө ч гэсэндээ ер нь намтартаа ер нь ямар буруу үйлдэл хийсэн, ямар асуудалтай байсан гэдэг зүйлүүдэд хэлсэн байлээ. За тэгээд энэ хүний угсаа гарал болон нэрний түүхнээс нь эхлээд хоёлаа ярилцъя гэж бодож байна. За нэрэн дээр хүртэл маш сонирхолтой. Нэг хүн ер нь дөрвөн нэртэй байж болдгийм байна гэдгийг би яг энэ Жеки Чаны түүхийг сонирхож байхдаа мэдсэн л дээ. За түүний анхны нэр нь болохоор Чан Кон Сан. За энэ нь болохоор Хонконгод ирээд төрсэн болохоор Кон гэдэг нь Хонконгийн Кон юм байлээ. Тэгээд аав нь Жеки Чанд өгсөн. За хоёрдугаар нэр бол Чен Лонг гэдэг нэр байгаа. Энэ Чен Лонг гэдэг нь ямар утгатай нэр вэ гэхээр тухайн үед одоо Брюслид бас залуулуу гэдэг нэртэй нэрийг өгчээсэн найруулагч нь тухайн үед Брюслидтэй ингээд ер нь харьцаанд таг болоод ирэхдээ би арай өөр лууг олох хэрэгтэй байна. Хятадыг төлөөлөх гингүүтээ Жеки Чантай уулзсангуудаа би чамайг амжилттай луу болоосай, том луу болоосай гэсэн утгаас Чен Лонг гэдэг нэр өгж байна гэд хэлээд ер нь Хонконгийн кино ертөнцид Чен Лонг гэдэг нэрээр айгүй алдардаг юм байлээ. За хоёр дахь нэр нь гурав дахь нэр нь за бидний нөгөө л нэг мэдих Жеки Чан. За энэ нэр бол одоо жинхэнэ дэлхийд алдарсан нэр шүү дээ. 70-аад оны ихээр ерөнхийдөө Австралид манай хүн очиж барилгын талбай дээр ажилласан. Яагаад гэсэн бэ гэхээр тухайн үед амьдрах боломж нь ерөнхийдөө яг жүжиглээд амьдрахад боломжгүй болоод аав ээж дээр очиод хар ажил хийсэн байдаг. За тухайн үед багийг нь ахалж исэн ахлах залуу Жек гэдэг байсан юм байна л да. За тэр үед ер нь Жекийн хажууд дандаа манай одоо Чан Кон Сан хамт явж байдаг байсан байгаа байхгүй юу. Тэнгүүд нэг Европын хажууд нэг жижигхэн Аз залуу яваад хар жижигхэн Жек гэд дууддаг байсан юм байна. Тэр нь Little Jack болоод за тэгээд энэ үеэс хойш нь өөрийгөө Жеки гэж дууддаг болсон юм байна. Тэгээд ер нь айгүй сонирхолтой байгаа сте тий. Тийм. Би яг энэ нэрээ аваад авсан талаараа ярьжсэн ярилцлагыг үзчихсэн байхгүй юу? Тэгсэн чил
Анх тэр барилгынхаа бригадын дарагч юм уу нэг тийм томч зүгээр ингийн л жижиг даргаал байгаа шүү дээ. Харин Тэгээд тийм. нэр чи ингэрээ гэж хэлэнгүүт угаасаа ойлгохгүй. Тэнгүүд окей энэ нэрийг Jack гэд бич гээл. Тэгээд шууд өөрийнхөө нэрийг өгцөн. Өөртөө. Тэгэл окей Jack гэсэн чинь тэгээд угаасаа тэнцэнэ Jack гэд дуудсараагаал мэдээж тэр хаваараа ингээл дандаа л ийш тийш утгаар Jack гэд дуудулдаг болдог дөө. Тэнгүүд Jack Chan. Тэнгүүд дондоо ямар ч ритм байхгүй. Тэнгүүд араас нь за ритмтэй болохын тулд Jackie Chan болох хэрэгтэй байна гэдэг нэг дундуур хэсэг өөрчилсөн байдаг юм лээ. Энэ нэрээ авсан түүхэн айгуу гоё. Уусаа одоо гадагшаа ажиллахаар явсан, сурахаар явсан хүн болгоно л нэг нэр авдсан шүү дээ. Хоёулаа солонгостой байхдаа нэг нь мөнх, нэг нь болт гэж явж байсан шүү дээ. Тэр нэчээс айгүй багжны нэр болсон надаас танаач одоо ямар сонио болт гэх нэг өсөл монки гэх ямар дандаа багжны нэртэй монголчууд сонин гээл тэржээж үлээ. Нэрний түүхэн ингээд амар гоё. Одоо зүгээр ингээд нэг даргийнхаа нэрийг дэлхийд даяар дурсгацсан тий. Тэнгүүдээ тэрийг өөр ингээд бүр оглоо явцсан. Үнэхээр гоё. Тэглэг ах бод. За түүний дараагийн одоо сүүлийнх нь нэр яг албан ёсны одоо түүний иргэний үндэстэн дээр байдаг нэрийг нь хэлэх гэж байна. За энэ бол Фан Шилён гэдэг нэр. За энэ нэр болохоор яагаад гинт ингэ гараад ирсэн бэ гэхээр яг би уншиж байгаад бас гайхажсэн. Энд ямар сонин нэр хаанаас гараад ирв гэхэд яг миний тэр реакшныг тухайн үед ялгаагүй Жеки Чан авч ирсэн юм билээ. Юу яриад байгаа юм бэ? Би яхахлаараа ийм нэртэй байдیں۔ Гэсэн чинь аав нь болохоор ерөөхдөө юу байсан бэ лээ л те. Тагнуулын ажилт хийдэг байсан юм бэлээ. Тэр нь болохоор юу гэсэн үг гэхээр хятадчин нэг тусгаар тогтнохын хувьсгал гарахынхаа өмнө нэг Квантуных гээд хувьсгалын ардын нам болон коммунист нам гээд нэг хоёр хооронд бүү болсон шүү дээ. Тухайн үед л одоо бол нөгөө нэг юу маань коммунист нам маань ялцсан одоогийн засгийн газар байгаа. Тэрний өмнө болохоор Жанкешигийн үндэсний ардын нам гэдэг байсан. Тэгээд тэнд болохоор тагнуулч хийдэг байсан юм байлээ л дээ. Тэгээд Хонконг руу ирэхдээ ерөөхдөө нэрээ нуусан юм байна. Тэгээд сүүлд ер нь Фан Шилон гэдэг нэртэй болсон юм байна. Фан гэдэг овгийг аваад. Чамд энэ дээр өөр сонсч байсан зүйл байна уу? Өөр сонсч байсан ч яах вэ? Тэгээ аав нь ямар тааш тагнуул байсан. Тухайн үед хоёр нам гэх юм уу, хоёр бүлэг гэх юм уу те байж байгаа. Дараа нь аавынх нь байдаг бүлгийн эсрэг нь коммунист нам нь ялцсан. Тэгээд ингээд Жеки Чан нэрээ дараа нь ингээд аавч тэр тухайн үед ингээд овгоо нуухаас өөр аргагүй байдаг гэсэн юм байна да. Нэрээ нуухаас өөр аргагүй байдаг гэсэн юм байна. Ингээд уншиж лээсэн. Тэг маш сонирхолтой яг ингээд бас нэг түүхийн ингээд замнал өнгөрөө явчихж байгаа юм л да тий. Тухайн үед ч одоо ингээд би бодож байхад тэгэхээр Жанкешиг ялагдаад 50-анд очоод тэгээд 50-анд одоо манай Чингис хааны нөгөө хөрөг мөрөгч байдаг чинь тухайн үед тэгээд тийшээ явсан байгаа байхгүй. Тэгэхээр бас айгүй тийм нөгөө яг бидний мэддэг түүхтэй бас ингээд айгүй гоё хоршилтоод байгаа юм шиг тэгээд санагдчихсан. За тэгээд бас одоо ингээд нэрн ярьсан юм чинь төрөлт нь бас айгүй сонирхолтой. Чи сонссон уу юу? Манай хүн Хонконгт төрөхдөө л ер нь Хонконгийг шуугуулсан. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр төрөнгүүтээ шууд сонин дээр гарсан. Тэр шалтгаан нь 6 кг-тай хүү төржээ гэд бүр шуугаан болж ирсэн юм байна. Тэр нь 6 кг гэдэг чинь бас нэлээд том л яг би тэгэд бас сайн мэдгүй судлаад үзсэн чи 7 6 гэдэг чинь бас асар том юм байл л дээ. Харин тийм. Жеки Чаны нэрийг 4 гэдэг бол яг үүндээ бас багийнх нь нэрийг оруулаад баг 5 6 болоо ч. Харин тийм нөгөө Поо гэд нөгөө жоохон багтаа амар том битэй бандгар хөвгдөөс болох ээж нь Поо гэж дууддаг байсан. Дараа нь тэр нь Пао маа болсон гэд. Яг үнэ. За тэгээд энэ дэр давхцаа зөвөр сахилахгүй байсныг нь ярьж байгаа юм чи хоёул сахилахгүй байсныг нь ярихад аав нь бол ер нь Францын элчин сайдын яамд анх ер нь зүгээр энгийн ажилтнаар орж байгаа сүлдээ тоогооч болсон юм байна л да. Тэр нь бол Жеки Чанаас юу гэж асуухад ер нь чи багийнхаа амьдралыг дурсахад юу санаанд ордог вэ гэхэд ер нь миний багийн амьдрал Францын элчин сайдын нэг харахгүй жижигхэн өрөөнд өнгөрсөн санагдаж байна гэдэг юм байлээ. За тэгэхээр харьцангуй болох аав нь болохоор нэг боловсралтай болсон ерөөхдөө нийгэм бас гайгүй орчинд амьдарч байгаа гэдэг утгаараа ер нь аав энэ хүүхдийг ер нь яах даа гэж их боддог байсан юм байлээ. Тэр яа даа гэж бодож байгаа шалтгаан яг түрүүний хэлсэн шиг сахилахгүй амар сахилахгүй бүр шалан дээр энэ хүүхэд бүр нэг шалан дээр явчаасаа л гэж боддог байсан гэж байгаа ангита. Ерөөсөө ширээн дээр гүйжээдэг хүүхэд байсан. Тэгээд аав за энэ хүн ёстой нэг хатуу гараар л ёстой нэг үзэхгүй бол ер нь болохгүй хүүхэд байна гингүүтээ тухайн үед болохоор хамгийн нөгөө нэг хятадын дэглэмтэй сургууль нь хятадын жүжигний дүүрийн сургууль гээд одоо бид нар мэднэ л дээ нөгөө нэг янз янзаар ингээл нүүр амаа будаал яг үндэсний зүйлөө үзүүлэл үсэрч цараагаал байдаг шүү дээ. Яг тэр сургуульд суусан юм бэлээ. Тэгээд яг 10 жил сурсан. Гэтэ тэр бол маш хэцүү гэрээ байсан. Тэгээ би тэрийг болохоор
яг нарийн бас сайн судалж чадаагүй чамд энэ тухай бидсэн зүйл байна. Энэ 10 жил яагаад энэ 10 жилийн гэрээ хийцнийг би бас сайн ойлгоогүй. Эхлээд нөгөө яадаг гэдэг нь шүү дээ. Эхлээд зүгээр очиод нэг үзээ нэг 5 онсон ч гэлээ нүшгэ хэд хоногод амар гоё байсан, өстой гоё байсан. Би энэ ч байх газар мазар угаасаа өөрөө сахилахгүй хөдөлгөөнтэй хүүхэд болохоор чи бага хүүхдүүдийн нэлээ хөдөлгөөнтэй болж байгаа ч. Тэгсэн чинь тэр чи гэрээтэйгээс танилцаагүй л юм шиг байна. 1 жил, 3 жил, 5 жил, 7 жил, 10 жил гэдгсэн чинь зүгээр хамгийн уртаар нь 10-аар хийчихгээл 10-аар хийцэн. Харин тийм. Тэгсэн чинь гэрээ нь бас айгүй хатуу залтайсэн байгаа. Ерөөсөө ингээд ээж аваасаа баг ингээ хамаарлагүй шахуу болж байгаа хэвээр. Ямар нэгэн газар руу тоглолтоор явах маяг ээж аавын зөвшөөрлийг авах шаардлагагүй. Хэрвээ хүүхэд ямар нэгэн байдлаар юм алдаа малдаа гаргавал багш нь шийтгэл нь багш өөрөө шууд мэдээд гаргана. Энийг заавал ээж аваас нь авах зөвшөөрөл авах шаардлагагүй ч гэдэг юм уу те. Өшөө хүүхэд нь ингээд өвдөж хавдах. Дээрэс нь ингээд ямар нэгэн санаандгүй зууртаар өнгөрөхөд хүртэл ямар нэгэн нөхөн төлбөр байхгүй ч гэдэг юм. Айгүй хүнд гэрээтэй тийм сургууль байсан юм байлээ. Тэгээд яг хав сэтгэлийн хөдлөлөөр хөр юу гарах вэ? Ямар тач 10 жил орсон. Тэгээд тэрэндээ дараа нь амар харамсдаг байсан гэсэн. Тэгээд энээсээ болоод нөгөө бас нөгөө ингээд яг үсэг бичиг юу гэдэг тэр талын мэдлэг маш муутай гэдгийг ч гэсэн одоо чи маш сайн мэдж байгаа билгүй. Харин тийм. Тэгэд яг энэтэй холбогдоод нэрээ Джеки Чаны нөгөө нэг Сама Хонг гээд нэг хамт тоглоод идэг жүжигэн тоглодог гэсэн нэг юм бондгоор ах байдаг шүү дээ. Одоо яг Хонконг кинонд амар болдог байсан. Тэрнтэй одоо яг тухайн үед яг нэг одоо үеийн тэр сургууль сурч байсан хүмүүс байт юм бэлээ. Ер нь бол тэр сургуулаас маш алдартай том Хонконгийн жүжигчид төрсөн л юм бэлээ тий. Тэгэд энэ сэдв дуусахаас өмнө яг түрүүний хэлжсэн шиг нөгөө сургуульд байсан үеэрээ кино хийсэн байдгийн байна. Сама Хонг. Бас тэр аягүй сонирхолтой юм байлээ. Би бас хальт ер нь судалж үзэж байгаа тэр дараа үзье гэж бодож байгаа. Яг тэдний өссөн амьдралаараа тэд нар бас кино хийсэн юм байлээ. За ингээд ерөөхдөө кино уралт руугаа багтаа хөлөө тавьчлаа гэсэн үг. За тэгэхээр 10 жилийн гэрээ хийсэн гэж байгаа бол тухайн үед 7 настай байсан гэж санаад байна. 7 настай орсон гэхэд 17, 18-тай ер нь нас бий гүйц хүрээд за тухайн сургуулаасаа гараад ер нь жүжигчин болох карьер нь эхэлж байна гэсэн үг. За манай хүн эхлээд ер нь бол нэг кино тоглосон юм байна л да. Гэхдээ тэр кино нь бол үнэхээр дампуурсан юм байна. Яг одоо гэхдээ бүр дурсахаас ичдэг зарим нэг зүйлэн дээр тэгдэг штэ. Би яна ийм юм хийцэн байх ч гэж нэг бид нар ч гэсэндээ энгийн хүмүүс нэг харамсдаг тийм байдаг штэ. Санахыг хүсдэггүй дурсамж. Яг л тийм дурсамж гэсэн. Тэгээд судлаад үзсэн чинь бас тэр нь үнэхээр 2 жил баг нээлттэй хийж чадаагүй ч шиг айгүй хэцүү байсан юм байлээ. Тэгээ яг тэр кино маань өөрт нь нөгөө нэг тийм айгүй тийм хэцүү дурсамж үлдээгээ тэрнээсээ ч болоод дээрэс нь муу нэртэй болоод ер нь бол бүтлгүүтээд за тухайн үедээ болохоор янз янзын байдлаар зүгээр нөгөө нэг янз бүр одоо бүр эротик кинонд хүртэл тоглож исэн гэдгийг чи мэдхүү. Мэднэ. Би бүр тийм би гэхдээ энийг мэддэггүй байсан юм байна. Арайч бас Джеки Чан гэсэн чинь нэрэл эротик кинонд бас манай хүн тоглож исэн юм бэлээ. За тэгээд ингээд ер нь амжилтгүй болоод ирэхээр юу болсон бэ гэхээр одоо нөгөө нэг Джеки Чан чи хамгийн алдартай зүйл нь орлон тоглогчгүй жүжигчин гэдгээр алдартай шүү дээ. За одоо энэ түүхэн эхэлнэ. Яагаад гэж байгаа вэ гэхээр ингээд амжилтгүй яваад ирсэн чинь нөгөө нэг сургуулийнхын найз Сама хүн санал өгсөн юм байна. Надад орлон тоглогч хэрэгтэй байна. Гэхдээ энэ хүн юу хийх вэ гэхээр нэг зохилтоор өвтөг дүр байна. Чи одоо энийг хий гэд ер нь санал болгосон юм байна. Тэгтэн заа тэгвэл зүгээр ээж хахаар хийгээд ингээд ерөөхдөө орлон тоглогчийн ажил нь эхэлсэн. За тэгээд яг тухайн үед орлон тоглогч сайн хийгээд ирэхээр нөгөө хүмүүс бас танигдаад ирнэ шүү дээ. Яг тэр зарчмаараа Брюслигийн орлон тоглогч болох боломж гарсан. За тэр маань болохоор ямар кинон дээр гарч байгаа вэ гэхээр Fist of Fury гээд баг хүн болгон үзсэн кино байхаа та тэр кинон дээр яг ингээ үстүүлээд Брюсли зохиулж байгаа тэр дүрэндээ. Гэтэ тэр бол би бас анзаарагдгүй л байсан юм билээ. Гэтэ ер нь хүн бүхэн анзаарах баг боломжгүй байхаа тий. Чи гэтэ тэрийг өмнө анзаарч байсан уу? Тэр кино тоглосон гэдгийг нь анзаарч байгаагүй. Ер нь сошиал арай хөгжингүүтээ эн чин Джеки Чан штэ гэж хүмүүс нөгөө тусна олж монслол тийм үгүй. Би бүр ингээ Джеки Чан Брюсли хоёр хоорондоо огтлжсэн гэдгийг анх сонсоод бүр ингээ гайхчихсан юм чи. Тэгсэн чи мань хүн ч Брюслигийн талаар амар гоё яриад. Би ингээ Брюслигийн 2 кинонд гэдэг үлээ ямар тач орлон тоглогчод. Тийм 2 кинонд. Тэнгүүтээ ингээл Брюсли ингээл важаа гэж цохиж мөхөл цааш унаал. Уусаа цаачаа орлон тоглогч уусаа хатуу юу хүмүүжлэр өссөн. Инээ тэрээ тэгэл ажлаа угаасаа хийж байгаа болохоор гомдол унтлаад байхгүй шүү дээ. Тэгэхээр тэнгууд Брюсли яана гайгүй байл тэнгууд яа амар өвдөж байна. Тэр мэддэг байсан ингээл. Тэнгуудээ дотор болохоор яа би Брюсли зохиолчлаа гэж мэгэл тэр мөрийг амар гой дуурч урсаал ярьдаг байсан. Брюсли тэгэл кино сет дээрээ ингээл цохиж унахчаал дараа нь ингээл харц тоол гарахаараа ингээл тэнгууд Джеки ч өдөөс нь гэж
Чи тэгтээ бүр яг Амар адилхан зарийг нь гаргалаа шүү. Тэнгүүтээ нөгөө ингээл Брюслитэй өгнө хөрхи амар харьцаа сайжраад байдаг. Тийм. Тэгээ ингээд үргэлжлээд Тийм. Тэгээ үргэлжлээд яг манай хүн нэг удаагийн тоглолт одоо кинон дээр болохоор амар хүчтэй зохиулаад амар бэрдэл авсан юм байна л да. Тэгээд тухайн үед яг Брюсли бол нэгэнтээ од болцсон байсан хүний хувьд бол би чамайг заавал нэг гол дүр тоглуулнаа гэж амлалт өгсөн юм байна. Гэхдээ харамсалтай нь Брюсли төд удаагүй өөд болчдөг. Тэр нь бол бас айгүй тийм өөрт нь бас айгүй том зохилт болсон юм байлээ Жеки Чанд. Ер нь амар амжилт гарах боломж гарчлаа. Би ийм мундаг хүнтэй ажиллаж байгаа гэж бахархаа явжсэн чи тэр хүн өөд болохоор ер нь маш том зохилт болсон юм байлээ. За үүнээсээ ч болоод тэгснүү ер нь бол тэр чигтээ ер нь кино урлагт ер нь гол дүр авах ер нь боломж юусоо гарахгүй байсан. Дандаа л нөгөө нэг орлон тоглогчийнхаа ажлыг хийгээд явж байсан. За сонирхолтой нь тухайн үед болохоор Солонгост их ирж ажилладаг байсан юм байна л да. Бараг 2 жил гарan Солонгост яг байрлаж ажилласан байдаг юм билээ. Тэр нь яагаад тэгдэг байсан бэ гэхээр Хонконг гэдэг маань өөрөө нөгөө нэг Английн колони байсан болохоор яг түүхэн дурсгалын барилга байдгүй болохоор яг нөгөө нэг тухайн үед бидний нөгөө үзээд байдаг нөгөө Шаолинтэй сүмтэй кинонууд маань хаана нэгддэг байсан бэ гэсэн чи дандаа энэ Солонгосын сүм дээр хийгддэг байсан юм байна. Тэгээ ер нь Хонконгийн одууд бүгд энд ирж та одоо тэр Шаолинтэй зодонтой дээр үеийн кинонууд хийдэг байсан юм байна л те. Яг энэ үед л Жеки Чан энд Солонгост ирсэн ажилтдаг байж. За тухайн үедээ бас зүгээр байхгүй манай хүн Солонгос найз охинтой болцсон. Бүр Солонгосоор бүр одоо ч гэсэндээ аягүй сайн ярьдаг. Тэгээ бас тэрэн дээр тулгуурлаад нэг Домог гэд кино байдаг штэ. Тэр Домог кинотой Солонгостой хамтраад хийдэг бас Солонгостой бас асар бас гоё харилцаатай байсныг тэр нь бас илрэл юм байлээ. За тэгээ мань хүн бол угаасаа Солонгост байхдаа амхандаа болон болчин болгоч нь бүтээч нь гэж зүтгээд байдаг. Тэгээд бас сайн болоогүй юм байлээ л дээ. Тэгээд баг эцсийн шийдвэр за энэ жүжигчин болгоч би миний одоо жүжигчин болгоч үлгэр юм байна гэмүү те. Тухайн үед Австралид аав ээж нь байсан болохоор очиж хар ажил хийх гэж буцаад нөгөө нэг Жеки Чан гэдэг нэрийг ч авсан шалтгаан руугаа тэр цаг үе рүү очиж гэнэ гэсэн үг байхгүй юу. Тэгээ яг нэг жил гарan ажиллаад байж явах үед нь Брюслиг би бас сайн нөгөө уншиж байхдаа бас зарим зүйлийг ойлгоогүй нь Брюслиг тэг маргалдаад найруулагч нь одоо дуудсан ч гэнэ үү эсвэл хайж ахыг нь сонсоод Хонконг дахиад ирсэн ч гэлүү нэг тийм мэдээлэл би харсан. Тэгээд чи болох би нэг бас ойлгоогүй. Чиний энэ тухаар бас сонссон юм байна уу? Юу, Жеки Чан ч нөгөө Солонгост карьераа авах гээд үзээд бараагүй уган жаваас нөгөө Брюслитэй яриад нэг киноны гол дүр тоглохоор боллоо гэж баярлалаа гэж хэлсэн. Тэгтэл нэг л боолж өгөхгүй байж байгаа л бүр ямар сайндаа Австрал руу ээж авруугаа явбал хар бур ажлыг хийж байгаа хөв. Тэгсэн чинь юу болсон гэсэн чинь миний нөгөө эндээс ярьцлага үзсэн уншснаар болохоор Брюсли яг өнгөрч таарад ерөөсөө Хонконг гэлтгүү бүр хятадын төлөөлөл кино урлагт маш том хоосон цай гараад ирсэн. Тэнгүүд л нөгөө найруулагч нар чинь бүгдээрээ шууд дараагийн Брюсли гэж ирэлт гараад ирсэн чинь Жеки Чан энэ бас миний жүжигчний карьераа ингээд ахаад аврах боломж гэж одоо буцаад Хонконг руу явсан байгаа. Харин тийм. Тэгвэл наа чинь яг тийм учиртай байсан юм байна. Би бас гайхаад байсан. За тэгээд яг эргэн ирэлт нь ирж гэнэ гэсэн үг шүү дээ. Одоо Австралиас Хонконгд ирэнгүүтээ одоо нэг аудишнууд өгдөг шүү дээ. Тэгээд тэнцсэн юм байна. Найруулагчтайгаа тэнцээд уулзаад кунфу кинонд тоглохоор болсон чинь манай хүнд за чи чамд нэг л юм дутуу юм байгаад байна. Зодоо хийж яхад чиний царин чинь нэг л юм болохгүй байна. Чи нэг мис засал хийлэг гэж хэлдэг. Тэр нь болохоор давхраа хийлэг. Тухайн үеийн давхраа хийх чадвар бас тийм амар сайн байгаагүй гэхэд ер нь Жеки Чанд бол амар гоё болсон гэдэг айгүй хүмүүс тэгдэг юм байлээ. Тэгээ яг нэрэл кинонуудыг нь үзсэн чинь яг тухайн нэг гэрээ хийгээд тэр найруулагчтай нийлсэн цагаасаа эхлээд хийсэн кинонууд нь дандаа давхраатай байдаг юм байна. Тийм. Зүв. Янз л юм яригдал байдаг л. Анх тэгтэн нэрнгээсээ би ингээд давхраатай л гэж боддог байсан шүү дээ. Тэгэж давхраагүй үеийнхэн юмнуудыг хазаад бүр Жеки Чан нэрнгээсээ мөгөл гайхдаг байсан. Зарим юмн дээр бас нэг ийм яваал гэдэг. Нөгөө цаач нөгөө стантман юу одоо орлон тоглож үү иймэрхүү юм хийж байгаа. Тэгж байгаад нэг юмныхаа зураг авалтын үеэр ингээд нэг нүдээ ингээд тэс цөхөлдсөн чинь дараа нь идэхтэй нөгөө нүднээсээ том болцсон. Тэнгүүтээ ижилхэн болохын тулд давхраа ойлгохоос өөр аргагүй болсон ч гэдэг юм уу. Иймэрхүү яриач гэсэн бас яваал гэдэг. Тэгтээ яг нэг хувь хүн болохоор айгуул тэр үедээ зүгээр жок болгож ярьсан ч баг ингээл хадвал мадварал янз янзаар бас явчихдаг тийм ээ. За одоо эндээс эхлээл ерөнхийдөө түүний ер нь од болох замл нь эхэлж байгаа гэсэн үг. За Snake in the Eagle's Shadow гэдэг нэг кино
гарсан юм байна. Тэгээд тухайн кино болохоор ер нь Хонконгд бол маш сайн нэр алдрыг авч чадсан. За тэгээд түүний дараах нь одоо нөгөө нэг бүхний мэдих эсвэл нөгөө Джеки Чаны нөгөө нэг хөгжилтэй мөртлөө зодтолцдог ийм зүйлийг болохоор Drunken Master буюу Согтун Master гэдэг кино Master гэдгээр гарч ирсэн юм байна. Эсвэл бүр жинхэнэ од болсон гэж байгаа байхгүй юу? Хонконгд угаасаа ингээд тэр Snake-ийн дэ Eagles Shadow-ороо алдартай болоо тэрнийх нь одоо юу гэдэг Shogun нь намжаагүй байхад Согтун Master гараад юу Хонконг байгаа Аз даяараа алдартай болчихж байгаа. Яг үнэ. Тэр ч гоё л доо үнэхээр iconic л доо одоо. Тийм. Тэгээд гол нь үргэлжлээд хэдий ингээд яг амжилттай байгаа ч гэсэндээ хувь хүн талаасаа болохоор жоохон ядраад байсан юм байна л да. Ягаад тэгэхээр нэг ингээд энэ нэг имиж үүсгэсэн тэрүүгээрээ дандаа л ерөөсөө ийм кунфутэй кинонууд тоглуулад байж найруулагч нь. Тэгээд ирэхээр манай хүн юу болсон бэ гэхээр ер нь л би одоо ийм ингэж ажиллаж чадахгүй юм байна. Би Солонгост очиж кино хийнэ гэд онгоцны буудлын руу явах гэжсэн чинь найруулагчийн эхнэрэнд нь баригдсан юм байна. Тэнгүүтээ за би нөхөртөөгөө ярилцаад үзээ чамд юу хэрэгтэй байна хэдүүлээ яаж хамтарч ажиллах уу гэд ярилцсан чинь манай хүн болохоор би одоо хүний кинонд тогломооргүй байна би өөрөө кино хийж үзмээр байна гэд кино хийсэн юм бэлээ. Тэр киног болохоор би яг нэрийн сандгүй чи яг энэ киног санаж байна уу? Нэг юу өөрийнх нь найруулсан. Тийм өөрийнх нь найруулсан анхны кино одоо гарч ирж байгаа байхгүй юу? Fearless Hyena. Тийм Fearless Hyena гэсэн байсан. Тийм тэр кинонд тоглосон юм байлээ. Тэгээд өөрөө найруулгангаа тоглосон гэсэн үг байна шүү дээ. Эндээс ерөөхдөө нөгөө найруулагчийн замналт нь одоо эхэлж гэнэ гэсэн үг. Гэхдээ яг ингээд бүх юм гоё ингээд амжилттай болоод байгаа юм шиг мөртлөө бас дараа нь төд удалгүй Хонконг юу дэлхийг гайхшруулсан нэг хэрэг гарсан байдаг. Тэр нь юу гэхээр Джеки Чан гэрээгээ зөрчөөд 2 кино компанид орцсон байсан. Тэгээ үүнээс болоод бүр маш том хэрэг болж ирсэн байна. Тэр нь юу болсон бэ гэхээр тухайн найруулагч нь Джеки Чаныг авангуудаа бүр гадагшаа зугтсан юм байна. Тэгээд энэ хэргийг болохоор ер нь Джеки Чаныг барьцаалагцсан хэрэг гэж алдарштай байдаг юм байна. Тэгээд энэ болохоор ямар зүйлээс яаж нэг юм бултарсан бэ гэхээр бүр Джеки Чаны таньдаг нэг жүжигчин Триадтай холбоотой. Триад гэдэг маань хятадын хамгийн том маф шүү дээ. Тэр мафийн нөлөө үзүүлснээр нэг юм энэ нэг хэрэгээс ер нь мултарч чадсан юм байна. Тэгвэл энэ хоёр кино компани маань маргалдаал манай хүн ер нь айгүй хэцүү байдалд орсон юм байна л да. Тэгээд ерөөхдөө энэ хүн бол одоо яг Хонконг киног бидний мэддэг киног эхлэхэд нэг Golden Harvest гэдэг нэг компани гарч ирдэг байсан шүү дээ. Яг энэ үеэс энэ компанид харьяалагдаад Young Master энтер гэдэг нэг алдартай кинод байдаг шүү дээ. Тэр кинонуудыг хийж эхэлсэн байт юм байна. Гэхдээ сүүлдээ нөгөө нэг энэ Golden Harvest гэдэг кино компани маань харагдхаа болцсныг чи ер нь анзаарсан уу? Анзаарсан. Би бас айгүй их харагдал энэ юу гэдэг юм бол гэдгсэн чи энэ маань сүүлдээ болохоо байгуутай энэ Warner Brothers-т зарагдсан компани юм байлээ. За ингээд одоо хоёул ер нь л яг он цаг дараалал албан ёсоор одоо Америкт хөл тавьсан буюу одоо Холливуд руу ороод эхэллээ. Тэгэлгүй яах вэ? За манай хүн болохоор мэдээж ингээд хятадын салбартаа бол нэлийн алдартай болцсон байгаа. За үүнийг бол хүн чинь дэвшихийн тулд дараагийн шат руугаа алах нь шүү дээ. Тийм бол тухайн үед ч гэлтгүй одоо ч гэсэндээ Холливуд гэдэг бол ноён оргил хിവэрэ байгаа. Тухайн үед яг үүний дараалал би одоо Холливуудад алдартай болохын төлөө зүтгэх болно гэд Америкт очиод Battle Creek Brave гэдэг кино хийсэн юм байна. За хийсэн байна ч гэж би энэ киног бас үзсэн мэднэ л дээ. За энэ киног гэхдээ бид нар мэдж байгаа хэмжээнд тэгэхээр маш алдартай байгаа гэсэн үг шүү дээ уулна. Тэгсэн чинь яг үүндээ болохоор Америкт бол тийм нэр алдрыг олж чадаагүй. Бусад улсууд бол хангалттай нэр алдрыг олж чадсан юм байна. Тэгээд энэ киног хийгээд зүгээр Холливуудад бол би ажиллаж чадахгүй юм байна гэд надтай таарахгүй юм байна гэсэн сэтгэл төрөөд аваад буцсан юм байна. Хонконг руу буцсан юм байна л да. Тэр шалтгаан нь болохоор Холливуд гэдэг маань нэг маш ийм системчлэгдсэн байгаа шүү дээ. Альва одоо жишээлх юм бол юу гэдгийг хэрэгслийн баг гэх юм бол хэрэгслийн багаас нь зөвшөөрөл авч нэг зүйлийг хөтлөх жишээ нь. Тэгэхэд манай хүн болохоор зүгээр л би энийг зүгээр холдуулах юм бол өөрөө очиж холдуулаад орлон тогтооч хэрэггүй би өөрөө очиж тэр шилийг очиж мөргөөл газ дуусамаар байхад нөгөө хийж байгаа процесс нь амар удаан яваад байсан болохоор айгүй тийм бачимдуулсан юм байлээ л дээ. Тийм. Уус нь Джеки Чаны зан өөрөө нэг тийм дээ. Ингээд гоо шийдчихвэл тухайн үед гэлс гаргалгаа гаргаад одоо энийг чи тэрийдэх чи гингүүд одоо юу гэдэг найруулагч ч гэдэг юм уу тэхгүй зөвхөн миний хаар явна мом гэдэг юм уу. Джеки Чан чи өөрөө бас нэлээд perfectionist хүн.
Тэгээд өөрөө бол тулаан мулааны коreography энтрээ зохиодог хүн. Тэгсэн чинь тэгээд өөрөөр нь бас явахгүй мохгүй гэдэг. Тэгээ ер нь манай нэг төрийн байгууллага шиг нэг юмны зөвшөөрлийг авах гэж бүр амар удан тэгэл нэг жижиг юмных ч байсан удан. Тэнгүүд ер нь энэ ч би киногоо уйлж тоо насаараа ганц 2хан кино их юм байна нэтэргээд. Харин тийм. Тэнгүүдээ яг одоо яг үргэлжлүүлээ Хонконгд очингууд техестик гэж байгаа юм шиг гэсэн кинонуудыг бол жинхэнэ хийгдэг. За тухайн үеийн киноныг бодвол бүгд мэднэ дээ. Одоо Dragon Lord гээл тэгээд нөгөө багын нөгөө л нэг өмнө ярьжсэн найз нартайгаа нийлэнгүүтээ ахтайгаа UN баа өдөртэйгээ нийлэнгүүтээ одоо Project A тийм. Nice. Би яг тийм Project A-ийг бол санаж нэр үнэхээр бас те үнэхээр сонирхолтой. Одоо ер нь Аз кинонд ийм гоё ерөөхдөө ийм акшн байж бас болдгийм байна гэд ийм багаараа ажилласан, ийм тимээр ажилласан ийм акшн кино байж болдгийм байна гэдгийг бас харуулж ирсэн гэж бодож байна. Яг надад бол яг тийм мэдрэмж төрж ирсэн шиг санагдчихэв. Яа, Project A гоё шүү. Project A-с хүртэл inspire аваад манайх ч суугаа Project A гэж нэрлсэн шүү дээ нэрээ. Жижиг юм. Түүх яриг гэвэл. Тэгэл үнэхээр гоё шүү дээ. Юу вэ? Бас нөгөө цагнаас зүгдэж хагаад ундаг хэсэг байна. Өөрөө угаасаа найруулж байгаа шүү дээ Jackie Chan чинь. Тэнгүүтээ ийм хэсэг оруулъя гэдэг өөрөө ингээ бүр санал гаргаж байгаа. За тэнгүүтээ тэрнийхэн зураг авалт нь ингээд окей болох гээд байдаг. За окей, надад сэтгэл зүгээ бэлтчих 7 хоног өгчгөө. Тэгээ би энэ ч удаад ямар нэгэн бэлтгэл байдлаараа уны мууны гэсэн болцоо байхгүй. За ерөөсөө шууд унж үзлээ тэрийг нь шууд кадрт болгоно. Тийм л байгаа. Тэгэл хөрхий энэс нөгөө аав маав айгуу санаа зовдөг. Эннийхэн зураг авалт нь ингээл ойртод ирэнгүү тэнд нь ингээл өдөр болгон зураг авалтан дээр ингээл хараал зогсчдаг. Тэнгүүтээ нэг ийм түүх байдаг. Нөгөө аавда өнөөдөр бид нэр зураг авалтгүй. Бид нар өнөөдөр амарн инээдрийг худлаа ярьж хагаад тэр өдрөө яг тэрнийхээ зураг авалтыг хийжсэн гэдэг. Гэтэ тэрэндээ одоо ганцхан удаа унснаг өлөөгүй нэг унж байгаа. 2 унж байгаа. Тэгээ бүр 3 унж байгаа. Тэгээ 3 унснасаа ямар ч тач 2-ыг нь кинонд оруулсан байдаг. Нэг нь болохоор ингээ яг киноныхаа дүрсэнд орсон. Нөгөөх нь нөгөө Jackie Chan нөгөө юугаар алдартай мэдэн шүү дээ. Киноныхаа ороогүй хэсэг ингээ ямар нэг инээдтэй ч юм уу эсвэл эрсдэлд орсон гимцэн хэсгүүдээр ингээ төгсгөлтөнд юм хийдэг. Тэрнээ оруулсан. Тэгвэл яг уусныхын дараа ингээ хүй гэж хүмүүс ирсэн чинь тэгээд нөгөө тухайн нөгөө бас имэд ингээ юу унахт нь нэг зэрэг хоолойг нь бичих тоног төхөөрөмж байхгүй. Дараа нь ингээ аудиог нэм залгадаг байсан юм билээ. Тэнгүүд яг унжгуудаа яа өнөдөр гэдэг юм уу. Хэвээ ингээ гоё түүхэд юм билээ. Тийм яг үнэ. Би нэг бас Солонгосын нэвтрүүлэгт орж явахт нь Ким Ison гэдэг одоо нэг домог гэх кино тоглож ирсэн эмэгтэй байдаг штэ. Тэрний ярилцлагыг үзчихсэн чинь манай хүн юу гэсгээр манитийн битмэрт гайгүй. Jackie Chan-ыг бүр ингээд рентгенийг нь харах юм бол ерөөсө тэр чигтээ түүх явж байт юм билээ. Би энэ кинонд тэгж хуглаад энэ ингэсэн. Тэр кинонд ингэж тоглож байгаад энийг ингэсэн ч гэдэг юм уу гэд тэгчихсэн. Тийм би бүр яг тэр ярилцлагыг үзчихсэн юм байна. Jackie Chan ч бүтэн яс байдгүй юм биш үү гэд. Харин рентгенийхэн зургийг харснаа. Харин тийм байсан. За тэгээд ерөөхдөө бас би эндээс бас нэг үнэлсэн зүйл нь энэний дараа болох үйл явдалтай холбогдно л доо. Манай хүн бол бас маш цаан бизнес сэтгэлгээтэй хүн байсан байна гэдгийг харуулдаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр манай хүн болохоор орлон тоглогчдын клуб гэдээ бүр өөрөө бүх зүйлийг нь одоо хариуцаад явдаг тийм Хонконгд алдартай. Ер нь бол орлон тоглогч гэх юм бол Jackie Chan руу яриач гэх хэмжээний тим алдартай. Одоо ч гэсэндээ бас тэд нартайгаа хамтдаа байдгийм бэлээ. Айгуу гоё фамилиг бүрдүүлсэн. Тийм шүү дээ. Маш алдартай шүү дээ. Яг нөгөө юуны үеэр шүү дээ. Police Story-гийн үеэр. Харин тийм. Jason Statham гэл. Харин тийм. Гэхдээ гол нь угаасаа яг ингэ бодохоор манай хүн сайн найруулагч байсан байж болно. За сайн жүжигчин байсан байж болно. Тэгтээ бол ер нь сайн удирдагч бол байгаагүй л гэх юм бэ. Амар дарамттай ажилтдаг байсан гэсэн. Яг хав тэгтээ тэр чинь сайнныхан шинжиж байж болох ч яг нөгөө нэг хамт ажиллаж байгаа хүмүүс нь бол бүр амар зовдөг байсан гэсэн. Таалагдах юм байхгүй бүр ингээд нөгөө нэг бас айгүй хэцүү байсныг л ярьдаг юм бэлээ. JC Statham-ийн хүмүүс нь яг сэтгэлийг нь ярихтаа амар гоё байдаг гэсэн. Авсан олцсон жоох мөнгөө 50% хуваадаг ч гэдэг юм. Тиймэрхүү юм байна. Тэгтээ нөгөө мань хүн чинь perfectionist шүү дээ. За ингээд нэг машин мөргөлтлөө чи энэ баруун талд унана чи зүүн талд унана гэж бүр яг хэлж байгаа шүү дээ. Тэнгүү тэрнээс нь жоохон хитрээд унчих, тэрнээс нь жоохон дутуу унчих гэдэг юм уу те. Тиймэрхүү юм дэр ингээд амар ингээд дургу байгааг нь илэрхийлэгдэг. Одоо жишээлбэл одоо юу вэ шүү дээ. Who am I гэдэг одоо Jackie Chan маш алдартай кино байгаа шүү дээ. Мангар өндрөөс ингээд гулгаж ундаг. Тэн дээр одоо нэг тулааны хэсэг байдэн. Тэрэн дээрээ уг нь оруулж байгаа өнөө тухайн үедээ ингээд Европтой ч үлээ ингээд дээшээ өшгөлтгөөрөө ингээд маш алдартай одоо юу дээ.
тэр талаараа үг их алдартай хүн дааж тэгсэн чинь нэг Джеки Чантай яг тулаан яаж байгаа choreography хийнгүүт Джеки Чаны сэтгэлж ерөөсөө өрөхгүй. Тэгээ Джеки Чан ингээд амар ууралж байгаа, ундууцж байгаа хэсгийг бүр ингээд тап ингээчтэй гэл тэнгүүд нөгөөт нь ингээл ингэнгүүд алдангууд шууд ингээд толгоос гисрэл дахиад шууд толгоос гисрэл дахиад гэл тэгжээд эсвэл амар байдаг. Энэ ч тийм бас юутай ч холбоотой л доо. Юутай ч холбоотой л доо. Угаасаа нөгөө өөрөө найруулагчтай мөртлөө найруулагчтай одоо ингэ одоо тэгнэ гэдэг бүр заагаад харин Rush Hour Hour дээр. Тэр кинон дээр гэхдээ яг чиний ярьжсэн саяны кинон дээр нөгөө нэг гипсээ пүүс шиг бутцсан байдаг тэр кино юу? Тэр бас амар анзаараагүй байсан юм бэлээ. Тэр бас гэхдээ амар би мэдээд хараад яг харсан чинь ямар амар юм бэ гэж бодчихсон. Тэр ямар кино байлаа? Тэр чинь нөгөө юуны Ramblin' Bronx нөгөө усан онгоц руу үсэрдэг гэсэн. Хоёулаа одоо нэгэнд одоо бэртэл гэмтлийн төрөл угсаар энтхэн зурнаас л бараг яриад эхэлчих байж. Одоо ер нь ингээд бэртэл гэмтлийн яриад байвал нэрэл одоо хургайг бас байдгүй гэдэг шиг одоо юу нүртэл тэ толгойных нь юу гэцэндээ тийм нүх мэдрэгч би яг тэр нөгөө интервью юу ярилцлага үзчихсэн байхгүй. Тэгсэн чинь чи нэг одоо ингээд бариад үзтэй гэсэн чинь хөөх нүх вэ штэ гэдээ яг тэрийг үзчихсэн. Тэгсэн чинь тэр чинь бас яг тэр цагнаас унахад яасан юм биш үү? Тэр гү цагнаас унахад толгойныг бэрцэн гэдэг өшөө бүр хүнд бэрцэн гэдэг нь Armor of God. Модноос ундаг, модны мөчөр хугараад. Тэгэл ингээ хоёлаа ингээл ярьж байхад хүртэл гимтэл байцгаа орж ирээд байдаг насаа цаашаа явуулахгүй шүү дээ. Нэг юм ярахаар гимтэл орж ирээ. Armor of God тэр нөгөө модноос дүүлдэгдээд ундгийг абсолютаа нэг удаа бичсэн чинь арай жоох ингээд удаан явчлаа. Жохон хурднаар гэдгсэн чинь хурднаар явжсэн чинь мөчөр нь хугарчдаг. Тэр мөчөр нь хугарсан чинь ингээд доошоо нэг мөчрөөс байх гэж үзэл чадаагүй, ахиж нэг мөчрөөс байх гэж үзэл чадаагүй. Тэгэл явсараа боломсон гэлдэг шүү дээ. Тэр чинь бас нэг чихэн сонсголгүй болчтой шүү дээ. Санаж байна уу? Тий. Нэг нь нөгөөдхөөсөө муу сонсдог одоо ч гэсэн гэдэг шүү. Одоо ч явахдаа уус өгчсөн болохоор аргагүй. Гэхдээ тухайн үедээ залуу байгаа шүү дээ. Тэгтэл одоо тэрний хор уршгаар нэг чихэн нөгөөдхөөсөө муу сонсдог болсон гэдэг. Тэгээд тэр кино хийснийгээ дараа нөгөө нэг имлэгээс гарч ирэхдээ үсээ ургуулад кинонд тоглосон гэдгийм байлээ. Джеки Чан шиг хүн хүртэл ингээд ямар нэг гэмтлээс болоод хэсэг траума бас авд юм бэлээ. Тэндээс бас хэсэг траума авч ирсэн л гэсэн. Одоо аргачгүй шүү дээ одоо ойлгомж. Тэр ч одоо. За тэглгүй яах вэ? За тэгээд одоо эргээд нөгөө нэг сэдврөөгөө ороход нөгөө чадварынхын тухай би бас нөгөө сая нөгөө хэлжсэн шиг тим тимийг бүрдүүлээд тим гоё бизнес санаа олгоод ингэж гоё ажиллаад өдийг хүртэл хамт явж байгаа бол тэрэн дээр нэмэгдээд тэдний чадвар нь гэх юм бол тэрний чадвар гэхээр бүр гайхалтай дуучин гэдгийг яг заах хүн бохин мэднэ. Домог гэдэг дуутайг хамт дуулдаг үнэ. Гэсэн чинь манай хүн бүр өчнөө цомогтой дээрэс нь 100 гаруй дуутай. Гэтэ тэр дуу нь зөвхөн хятад дээр юм уу гэхээр үгүй. Англи, Япон, Солонгос хятад гэдэг дөрвөн хэл дээр дуулдаг дуучин байсан байлээ. Манайс би бол ер нь хятад дээр л дуулдгийг мэдээд байсан чинь. Ингээ бодонгууд юу лээ? Яг үнийг хэлэхэд 80-аад оноос хойш дуулсан байгаа байхгүй юу? Хичнээн дуутай. Гэхдээ би ингээ бодож байгаа гоё дуулна. Амар завгүй байдаг байсан баха тий. Энэ одоо яаж нэг би киногоо тоглож байгаа, найруулж байгаа, дуугийн дуулж байгаа. Дээрээс нь тоглоомын бизнестэй Mortal Kombat шиг тийм кунфугийн хамгийн сүүлийн баатар нь Джеки Чан гарч ир зодтолдог ч гэж яах шиг тим кино гэн тим тоглоомоор бас айгүй их мөнгө олсон юм бэлээ. Ер нь бол бас хөдөлмөрлөхийг бас үзүүлсэн хүн байлээ. Тий, ингээ тоглоомгоо дээрэнгууд одоо юун дээр хүртэл байна шүү дээ. Анимашн дээр хүртэл. Джеки Чаны анимашн. Джеки Чаны адал явдлууд гээд хүүхэд байхдаа үзчихсэн. Тэр бол одоо хүүхэд насны дурсамжийн бүр айгүй нэг том хэсэг шүү дээ. Ягаа ингээ Джеки Чан ингээ пүм гэл гүйлдэлдэг. Тэнгүүтээ хүүхдийн кино дундуур нэг трейлер дээр Джеки Чан хальт орж ирэнгүүтэл бүр ингээ менеж чинь тоглож байгаа юм чи. Тэнгүүтээ нэг гоё юм нь төгсгөл болгондоо ингээ Джеки Чан өөрийнхөө карьерийн турш авч исэн чи тийм сурч исэн. Ямар нэг ингээ гоё зөвлөгөөгөө хуваалцаад тэр ангид дуустдаг. Харин тийм. Тэгэхээр бас тэр нөгөө нэг яг надад амар нөгөө сэтгэл тунцсан байгаа яг тэр л юм байна. Нөгөө нэг бодит зураг авалтнаас шууд анимашн руу ингээл сап гээл ордог. Тэр бас айгүй тийм толгойд үлдсэн байх шүү. Тэр амар гоё экшн хүүхэлтэй бас тийм ч их байдгүй байсан баха. Тэгэхэд бол бас айгүй гоё л санагдаж байна. За яг ингээд хоёлаа ингээд яг жүжигчсэн талаас нь бол ерөөхдөө манай хүмүүс ч мэдж байгаа. Дээрээс нь хоёлаа ч гэсэндээ хүмүүстэй мэдээлэлээ ерөөхдөө хүргэлээ гэж бодож байна. За эндээс цаашаа за ирэх зүйл нь болохоор манай хүн чинь бол маш сайн үйлсийн амар идэвхтэй ажилтан шүү дээ. Манай Монголд хүртэлт очиод сайн үйлсийн ажил хийжсэн. За дээрээс нь
манай хүн чинь улс төрийн хувьд бол бас жоохон асуудалтай. 1997 оноос хойш одоогийн коммунист намтай маш дотн харилцаатай болоод за бүр Тайваны эсрэг үг хэлжсэн. За төвдийн эсрэг хүртэл төвдийн хувьсгалын эсрэг одоо ингээ босч байгаа хүмүүс рүү би та нарт кунфугийн хүчийг үзүүлэн шивч гэж хэлжсэн байх жишээний. Жоохон ингээд нөгөө нэг улс төр тал дээрээ бол жоохон арчилсан орнуудтай жоохон зөрчилдөх маягны байдаг юм бэлээ. Гэхдээ яг би зүгээр бодсон л доо хүн үнэхээр чадвар нь өөрийнхөө мэрэгсэн зүйл дээр чадвар нь байгаа бол хувь хүн ямар үзэл бодолтой байх нь бол бас тэр хүний хүндлэх ёстой зүйл байх л гэж бодсон л доо. Тэгээд яг нэг тийм энийг жоохон уншиж байхдаа Жеки чан жоохон ингээд нэг гомдох гээд байгаа юм шиг мэдрэмж авч яст та. Амар тийм өөрөө хайртай болохоор тий бар зөвтгөөд за тэгэл Жеки чан штэ эн чин гэж бодох жишээний ингээд тийм мэдрэмж авч ясан. Чи энэ талаар ер нь хэр их юм мэдэх вэ? Ши Жинпиний юуны үлээ нэг кампайн л ямартаж явж исэн. Тэр угаасаа коммунистик дэмждэг ойлгомжтой байгаа юм л да. Тэр улс төрийн үзэл бодол тийм юмнуудыг найл болох судлахгүй байх л одоо. Тэгээ номноос нь ингээд сонсохоор энд үгсэн ярьцлагуудын сонсохоор тэгэл яалчгүй эднэрийн талаар ингээл сонсож байгаа. Гэтэ аль нэг яадаггүй л тий харин тий. Гэтэ яг тэ хүн өөрөө хүлэн зөвшөөрөөд ингээд ярьж байгаа зүйлийг бас бид нар нуух гадаа хаан цаашаа тий. Угаасаа байгааг нь гоё сургамж авах юмыг нь авах боломжтой юм чинь. Вьетнам хүртэл ирэх нь хүртэл хаагдсан байдэн шүү дээ. Ч одоо улс төрийн үзэл бодлоос болоод байдаг лөө. Тий 19 онд Вьетнамд орох ирэх нь хаагдсан байдсан байлээ. Тэгэхээр бас нэлээ манай хүн тэр тал дээр жоохон шугаатай. Гэхдээ яг одоо хойно яригдана л та манай хүнд бас энэ нь бас давуу тал болсон. Үнэхээр гэр бүлт нь хэрэг болсон. Тэрийг хоёлаа үргэлжлүүлээд ярина. Яагаад энэ нэг намын итгэх зүтгэл нь хойно хэрэг болж байгаа гэдгийг хэлнэ. За ингээд за яг мэдээж энэ сэдв рүү орох юм чинь хоёлаа нэг орхигдсон зүйл бол амжилт гэж яваад байгаа гэсэндээ энэ хүний гэр бүл хувийн амьдрал нь юу яаж өрнөсөн бэ гэдг нь бас маш сонирхолтой болов уу гэж бодож байна. Эхлээд би чиний мэддэг Жеки Чаны хувийн амьдралыг сонсомоор байна. За Жеки Чан миний мэддэг хувийн амьдрал гэвэл за Жеки Чан ч одоо тэгээ юу 80-аад оны ихээр ч одоо амар ингээл залуу од хүн болчихж байгаа шүү дээ. Юу гэдэг маш их мөнгөтэй залуу од юу гэдэг байхгүй. Тэнгүүтээ яг бас нэг өөрийгөө бас алдаж малжсэн бус залуу хүмүүсийн л адилаар нэг гаргаж ирсэн алдаанууд байдаг гэж өөрөө бас ярьдэн шүү дээ. Тэр нь юу вэ гэхээр мөрөөдөө тоглоомд нэлээд донцсон. Тэнгүүтээ архинд орсон. Өглөө согтуу машинаа унж гараад Поршегоо мөргөлдүүлжэл орой согтуу ирэхдээ бензин шүргүүлжэл ирдэг байсан гэж ярьж байгаа. Тэгэл ийш тийшээ ингээл ямар нэгэн байдлаар зураг авалттай ийш тийшээ аялахаараа ерөөсөө орсон дэлгүүрийнхээ хамгийн үнэтэй гэсэн юмаа гаргаад ирээ. Одоо тий хамгийн үнэтэй цагнуудаа гаргаад ир. Тэгээ ерөөсө боглож ингээд ерөөсө бантаглах шаардлагагүй байхгүй шууд өгчих би зүгөө гарчээ. Надад 7 өөр загварыг өгчих. Би 1-7 дахь өдөр хүртэл өдөр болгон өөрийг зөөмөр энэ гэдэг юм уу. Нэлээ бас тийм байсан байгаа. Нэг хэсэг жоохон те бас эвдрээд оддын өвчин тусаад бас харин баларсан юм шиг байгаа. Одоо энэ үе шиг нөгөө сошиал медиа амар хөгжөөгүй байсан болохоор бас гайгүй байдаг байсан байж магадгүй. За тэгэлгүй яах вэ? За мэдээж яг энтэй тулгуурлаад гэр бүлийнхэн тухайд гэр бүлийн амьдралынхын тухайд ярихаар яг түрүүн чиний ярьжсэн шиг үнэхээр алдаа оноо бол их байсан. За нэгэн зэрэг бүр олон хүнтэй үерхэх за бүр гэр бүлээсээ гадуур хүүхдтэй болсон асуудал хүртэл байдаг. За жишээлх юм бол манай хүн болохоор 1979 онд Мишель гээд Хонконгийн жүжигчин хүнтэй үерхэж явах үедээ бас Солонгост найз охинтой, Японд найз охинтой гэж 3 найз охинтой байсан байдгийм байна. За тэгээ яг үүнээс үргэлжлээд болохоор 81 онд Лин Понг Жао гээд одоогийн их нэртэйгээ танилцаад тэгээ танилцсан шалтгаан нь бас айгүй сонирхолтой. Манай хүн чинь нөө бичиг үсэг сайн муу биш байсан болохоор Жеки Чаны скриптийг нь уншиж өгч байгаад ер нь дотноссон юм байлээ. Гэхдээ гэрэлсэн шалтгаан нь болохоор бас жоохон эвгүй тэ амар муухай юмыг нь чамдруу түлхээд байна шүү дээ. Яг өөрөө бол тийм яг юм гэрлэх миний амжилт одоо ер нь ингээд удаашрах нь битгийхэл улам хордлох хэрэгтэй мэрэгтэй гэл нэг тиймэрхүү майндсеттэй байсан үе дээрээ хүүхэдтэй болчихж байгаа. Тэгээ манай хүн чинь уг нь аах тэр гэр бүлийн хувьд бас уг нь бас гайгүй зарчимч талдаа юм уу да. Тэгээ ямар ч хүүхэдтэй болсон болохоор ямар ч ингээд одоо дуртай дургу гэр бүлээ ингээд батлуулаад тэгээд одоо хань ажилтай болоод хүүхэдтэй болж байгаа одоо 82 онд шүү дээ тий.
Тийм 82 онд. За тэгтээ тийм ээ ингээ гэр бүлтэй болсон ч гэсэндээ түүний бол энэ нөгөө нэг одоо юу гэдгийг эмэгтэй хүнийг Ядуу хайрлах санагдал. сэтгэл нь бол ханаагүй. Тэр нь юу гэсэн үг гэхээр одоо тэрнээс хойш бол маш олон хүнтэй үерхсэн. За тэрийг нь зургуудыг ингээд тавих юм бол одоо ёстой бидний бүгд л барыг таних тийм одуудтай үерхсэн. За яг тэр ч яг тийм байдаг байж. Гэхдээ тэрнээс хамгийн одоо ноцтой зүйл нь юу болсон бэ гэхээр Өө Кири гэдэг нэг юм жүжигчин бүсгүйтэй үерхдэг байсан юм байна. Гэхдээ энэ үерхэж байгаа гэдэг маань гэр бүлтэй байхдаа үерхэд байгаа шүү дээ манай хүн. Тэгэнгүүтээ энэ хоёр ингээд үерхэд байж авах хугацаанд жирэмсэн болцсон байна Өө Кирийн. Тэгэнгүүтээ манай хүн жирэмсэн болчлоо гэж Жекетанд хэлсэн чинь манай хүн уцаа таслаад одоогийнхоор бол тэр нь блоглоод алга болсон юм байна. Тэгэхээр нөө эмэгтэй хүн чинь бас болохгүй шүү дээ. Энд чинь бөөн уур хилэн болоод хоёулаа од болохоро сэтгүүлчдийг дуудаа хэвлийн баг хурал хэлээд би ингээ явуулдаг байсан. Гэр бүлээс гадуур харилцаа үүсгдэг байсан. Би одоо жирэмсэн болцсон гэд хэлээд Хонконгийг бол бүр тэр чигт нь шуугаан тарьсан юм байна. Тэгээ энэ шуугааныг аргагүй ирэхэнд намжаахын тулд Жеки Чан гарч ирээд хэлсэн. Гэхдээ хэлсэн үг нь бүр галан дээр ус их биш, дээр нь дахиад гал нэмсэн асуудал болсон. Тэр нь өөрөө юу гэж хэлсэн бэ гэхээр би эрэгтэй хүмүүсийн хийдэг алдааг л хийчлээ гэж хэлсэн байдаг юм байна. Тэгээ одоо ч бас ерөнхийдөө Хонконгод нөгөө Жеки Чанд дургүй хүмүүс байдаг шалтгаан нь бас энэ үгтэй бас айгүй холбоотой юм байлээ. Бүх эрэгтэйчүүдийг өөрийнхөө алдаанд хоморголлоо гэж тэгсэн байдаг юм байна. За тэгээд нөгөө жирэмсэн болцсон гэдэг байгаа штэ тэр охин. Тэгэхэд охин төрсөн юм байна. Тэр охинтойгоо гэхдээ хамгийн харамсалтай нь одоо бол ер нь сайн харилцаагүй. Дээрэс нь тэр охин бас одоо лесби гэдгээ илчилсэн. Дээрэс нь нэгнтэйгээ бас огт уулзаж үзээгүй гэдэг жоохон тийм энэ хоёрын хооронд бол жоохон тийм бараа харилцаатай байдаг юм байлээ. Чи энэ тухай ер нь сонсч байсан юм байна уу? Тийм. Охин ерөөсөө охиноо хүлээн зөвшөөрдгөө тэгээд охинтойгоо ярьдгүү. Охин болохоор ингээл байж байгаад нэг мэдгэл хийгээд шүү. Би Жеки Чаны охин байна. Би ингээд гүүрэн доогуур юудын гудамжинд яасан гэж хонолж явлаа. Ингээд найз охинтойгоо махтойгоо гэдэг лесби. Ингээд Жеки Чаны хүүхдүүдийн асуудал айгүй хэцүү. Одоо нэгэнт охин ирсэн ч хүүхэн ч гэсэн яриа. JC. Тэгээд JC ярихаараа ерөөсөө би аавын гихт дурсан ч надад хүүхэд наснд бараг байхгүй байдаг гэл бас хэцүү юмуд яриад байдаг шүү. Уг нь тэгэл уг нь ингээд ярьцлагуудын үзэд яваад байхаар ерөөсөө мань хүний ингээд баг төлөлийн зорилго шахах юм ингээл аав ээжээрээ бахархуулах ухааны яриад байдаг. Угаасаа төрхөөсөө бүх юмтай хүн чинь нэх амар шүтээ би од олмоор гэдэг юм өстгөл байлгүй. Тэгэл ер нь хэцүү. Тэнгүүтээ тэгэл уг нь бас аав шиг ингээд урлагийн хүн болох гол явж исэн. Тэгэл ер нь ингээд тоглосон кино яасан юмнуудыг ингээд судлаад ингээд дуучин дуулах гэж хүртэл үзэл янз янз юмар явах гэж үзсэн чинь тэгэл тийм амжилттай байхгүй явж эцэст нь хар тамхины хэрэгээр өөр нэг дуучинтай цуг гэж хоёулаа баригдсан байгаа. Баригдаад тэгээд бүр ял авсан. Гэтэ маш хүнд ял авах байсан ч гэсэн Аз болоход 6 сар болоод гарсан. Хятад бол хар тамхины ял нь бүр амар уулсан шүү дээ. Ер нь бол ийм хурдан гарах ямарч боломжгүй байдаг юм байна. Тийм болохоор нөгөө тийм тэгээд нөгөө нэг өмнө хилээд байсан шиг 97 оноос ахуулаад коммунист намд сайн зүтгэсэн болохоор ер нь цаатынхаа нөгөө нэг араараа ямар ч юм мутлаад авчлаа гэсэн тийм яриа байдаг юм байна. Гэтэ энэ нь бол ер нь ортой гэж үздэг юм байлээ. Тийм ээ тий. Угаасаа тий хүүхдэн гэж баригдахаас өмнө ч яг үндэ өөрөө ч нэг хар тамхины эсрэг кампайн бас оролцоод явж исэн байгаа даа байхгүй юу? Тийм. Тэгэл ямар нэгэн тэгэл ар талаараа л одоо аварсан уу л ихээс биш өөр надад хариулт үлдэхгүй байгаа юм шиг. Тэгээ би бас зүгээр нэмээд бодогдсон зүйл нь саяхан бодогдчихсэн зүйл юу вэ гэхээр Жеки Чан ингээд нэг үхэхдээ нөө мөнгөгүй үхнэ гэд нэг тийм би одоо мөнгө хурааж хүнд өвлүүлж өгөхгүй гэд ингэж хэлсэн байдаг штэ. Тэгээд би бодохгүй юу. За өмнө нь бол энэ хоёр хүүхдийн амьдралыг сайн мэддэггүй байсан болохоор тэгж боддог. За зүгээр л амар Жеки Чан юм чи ямар мундаг юм бэ, гоё юм бэ гэж бодоод байсан чи за ийм хоёр нөхөрт ч мөнгө үлдээвэл ер нь дэм болохгүй хор болох юм байна да миний мөнгө гэж бас бодсон болооч гэж бас зүгээр тэгж бодсон шүү. Өөрөө тэрийг тайлбарлаж хэлэхдээ ингэ л байдаг шүү. Тэгэл би ямар ч тач өөрөөсөө жоохоо нэг охинтой уус хатдгүй шүү дээ. Хүүгэл ярьчлаа юм л да. Би ямар ч тач өөрөө ингээд өөрийнхөө хөл дээр босох бүх ингээд нээлтийг нь хийж өглөө, бүх ингээд түлхцийг нь түлхэж өглөө. Тэгэхээс би мөнгө үлдээхгүй. Хэрвээ үнэхээр өөрөө чадвартай бол өөрийнхөө мөнгийг өөрөө хийж чадна. Хэрвээ тийм чадвар байхгүй бол зүгээр л миний мөнгийг дими хоосоо өргөөс өөр яг үнэ юу байхгүй гэдэг.
Харин би бас яг тийм тийм байх зүгээр магадaltaгүй зүгээр тэгж бодож л байгаа юм л та янз янзын бодоод тэгжсэн. За тэгээ яах вэ? Тэгэл хувь одоо бол нэгэнтээ Жеки Чаны амьдрал нь бүх зүйл докторсон одоо юмаа цэгцэлдэг насан дээр яваа хүн шүү дээ. Өнгөрсөн амьдралыгаа яг л Тунгаадаг насан дээр тий. тунгаадаг насан дээрээ яг одоо хоёулынх нь ярьж байгаа энэ зүйлс ч гэсэндээ бүгд өөрөө намтар дээр бичээд үлдээсэн байгаа. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр яг чиний өмнө хэлжсэнчлэг бүх алдаа ууж идэх эмгтэй хүмүүстэй явуулдах энэ асуудлаа өөрөө илчлээд за би ийм алдаа хийж исэн гэд номдоо үлдээсэн байдаг л да. Тэрийг бас би хараад ямар гоё юм бэ гэж бодогдчихсэн л да. Тэгэд яг энийг зүгээр ингээд энэ номыг бодож байхад би хамт хажуугаар нь нэг бичлэгийг үзэж байхад Джексонтэй холбоотой гэж Джексон бит хоёр амар сан дотн найзууд байсан гэд ярьжсэн. Тэгээ ингээд бодсон чинь Джексоны хувьд бол юу гэдгийг те одоо гинтийн өхлөр өхөнгүүтэй ямар ч одоо өөрийнхөө үзэл бодол ч юм уу түүхийг худлаа үнэн зүйлийг ингээд илчилж чадаагүй үед болцсон байхад Жеки Чан бол бүх юмаа ингээд амар гоё цэгцлээд ингээд амьдралаа дүгнээ сууж байгаа нь бас айгүй тийм гоё санагдчихсэн л та. Харин тий алдаа бол алдаа гэдгийг хүлээн зөвшөөрөөд тий. Тэр нь гоё. Ерөөсөө тэрнээсээ ичин мичин гэх юм уу эсвэл бүр одоо тэр ном дээр биеийн үнэлэгчийн талаар хүртэл байдаг шүү дээ. Ааха. Тийм юу гэсэн байдгүй лээ баг байнгын үйлчлүүлэгч болоо тоогоор харьцдаг байсан ч гэсэн үнийг тийм ярьсан байлгүй. Оронгуудаа бишүүд надад дугаар 9-ийг дуудаад өгөө мөгөөч гэдэг лөө юу гэдэг үлээ ямар тааш тэнгүүтээ тэр нэг умгар газар надад тэрүүхэн үедээ деважин мэтэл санагддаг байсан ч гэдэг лөө тэгээд тэгдэж шүү. Тэрийг өөртөө ярьдаг байсан. Тэгэхээр ингээд гоё тунгаадаг насан дээр ингээд яхаар бас гоё байгаамаа. Яагаад гэвэл өөрийгөө буруу юм дээр угаасаа буруу байсан. Тэгээ Жеки Чан угаасаа нэг тийм ишлэл байдаг шүү дээ. Би алдаа гаргана. Гэхдээ би өргөж алдаанаасаа суралцсан гэдэг нэг ишлэл нэдэг шүү дээ. Ер нь л өөрөө тэрнгээрээ л амьдэрсэн хүн юм да. За тэгэлгүй яах вэ? За тэгээд эцэст нь хэлэхэд бол Жеки Чан бол яалтчгүй үнэхээр сонирхолтой амьдралаарч амьдэрсэн байна. Бас дээрэс нь хүмүүжид бид нар бас өвлөж бас суралцах ёстой зүйл амьдралын бас нэг хэв шинжийг чадвалж чадсан хүн байна. Тийм болохоор би энэ зүгээр Жеки Чан би сүүлд нь бодож байгаад энэ Жеки Чан гэдэг хүнийг ямар ч гэсэн тэр дурсамжтайгаа би өөрийнхөө тэр дурсамжтай үзсэн кинотойгоо ингээд байнгын үзээд яг тэр дурсамжтайгаа хадгалаад байж чадж байгаа нь бас амар гоё санагдчихсэн л та. Миний одоо бага насны киног ингээд шууд Жеки Чан санаанд ордог. Тэр киног би айгүй бол 70 настайдаа Жеки Чаны киног үзсэн ч гэсэндээ миний бага нас санаанд орох юм шиг тийм мэдрэмж үлдээж чадсан тийм гоё хүний тухай ярьсандаа би бас амар гоё сэтгэл хангалуун байна. Харин хүмүүс яаж бодох юм, яаж шүүх юм хамаагүй тэгээд нөгөө юу. Энэ хүний чинь нэг гоё зүйл ингэвэл өөрийнх нь кино урлагтай баримталдаг философи нь бүх кинонд одоо ямар ч эсрэг дүр тоглохгүй моглохгүй гэдэг тиймэрхүү зүйлүүд угаасаа байгаа шүү дээ. Дээрэс нь нэмээд кинонд заавал Ахмадыг хүндлэн. Тэгэлгүй яхаа. Эмэгтэй хүүхдийг хүндлэн. Тийм. Эмэгтэй хүүхдэд ямар ч хүчрхийл эсвэл юу гэдэг те. Тэгээ иймэрхүү бас философиудаа үргэлж хадгалж мадгалаад явдаг. Тэгээд үргэлжлэл инээд бэлгэлдэг эерэг нэрэг түгээдэг болохоор айлтчгүй гоё л доо амьд домог л доо. Одоо амьд домог маань нүдэн дээр л бүр 90% өвдөг нийлсэн хөгшин боллоо та одоо. Харин тийм ээ. Тэгэхээр би тэд ч бас явж л байл гэсэн үг байх та. Тэгээ энэ юу контентыг угаасаа хийхэр болсон нь нэрнгэсэл Жеки Чаны хөгшөрсөнтэй л холбоотой л доо. Одоо өөрөө ч гэсэн сүлд би ингээд одоо ер нь нэлээд хөгшөрсөн. Одоо ингээд ер нь салхихоос хийх бэлтгэл тэйч байгаа тий. Салхихоос хийх дууч ингээд бэлдээд тавьсан байсан ингээд энэ тэрнгөр нэлээд хэсэг шүүгсэн шүү дээ. Яг тэгэл хойлоо энийг хийхээр бол хийгээ сансан. Тэгээ сая түрүүн чи Джекснийг дурдлаа. Джексний чинь киноч гарах гээд байгаа. Яагаад чи бас Джексон ч гэсэн гоё санагдаад байгаа. Чи энэ талаар бас хэлэх юм байна. Тэглгүй яг би бас нөр Джексоныг чинь би ч бас амар дуртай. Дээрэс нь нэг тийм ярмаар санагдаад байдаг байхгүй юу? Бас харьцангуй бас миний бас мэдж байгаа зүйл ч гэсэндээ их байгаа. Дээрэс нь хүмүүс манай ялангуяа хүмүүс монголчууд бас амар буруу ойлголттой жишээ арьсаа солилцсон гэж ярьж байгаа жишээний тий. Гэт нэг тийм айгүй хэцүү ингээд сонсоход Джексоныг ингэж дурсаж явах ч гэж бодогдох тийм зүйл байгаад байдаг. Тийм болохоор хоёулаа дараа бас Джексоныг яриул бас айгүй сонирхолтой санагдаж байна. Харин тийм надад бас сонирхолтой санагдаад байна. Джексоны талаар юу бол бас нэлээд гоё юм ярих хамгийн дурсамжаа олж байгаа. Тийм штэ. Би Жеки Чана яриад ямар тач гоё л л. Хэрвээ тэгээд ойлаахын уучраа бүрдээд ярихаар бол зүг Джексоныг ярих нь. За тэгээ. За тэгээд хоёлаа гоё ярьлаа.
ер нь хамаг юм ярьсан байх гэж Хэлэхгүй байна. Тэр яриаг Хэлэхгүй үлдээсэн бас байх. зөндөө байгаа. Одоо тэгээд тэр дараа нөхөж ярина гэж байхгүй. Амтаа ч энэ дугаараа игээд өндөрлүүлээ да. Өндөрлөе. Бид хоёртой үзэл бодол, санаа бодол дутуу өргсөн юм байвал доор комментэн дээр бичээд үлдээгээрэй залуусаа. Тийм. За, баяртай. Тийм байна гэдээ гоё сэтгэлээ үлдээгээрэй. Тэгвэл бид хоёр гоё шүүмж аав шүү. За тийм. За бай. Окей. За бай.